Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд үзэгчдийн хүртэл болсон хайр дурлал төрлийн My Oxford Year киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Аманд ороод л жаргах, алгасаж болохгүй амтны дээдийг урлан бүтээв. Данкет сой гарлик соусаар амталсан амтад бүргээр шарсан дахиа аманд ороод л хайлах амтад чизкейк боолыг багтаасан уяг ариун багцуудаа KFC-гийн бүх салбраас улан KFC Mongolia.com-оос хүссэн газраа хургуулээд аваарай. Мөч бүхэн амттай. Анна гэх бүсгүй Америкаас Оксфордын их сургуульд сурахаар эд зүйлсээ бэлдэнэ. Оксфордын их сургуулийг төгссөнийхэн дараа түүнд ажлын байр нь бэлэн Goldman Sachs-д шууд ажилд орох юм. Тиймээс эцэг эх нь маш аз жаргалтай байв. Анна ажилдаа орохоос өмнө багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд Оксфордод яруу найргийн чиглэлээр яг 1 жил сурахаар төлөвлөжээ. Ингэснээр цалин нь 25% нэмэгдэх юм. Бүх зүйл яг л түүний төлөвлөснөөр болж тэрээр эцэст нь Оксфордын их сургуульд ирлээ. Дараа нь тэрээр өрөөндөө орохдоо хажуу өрөөнийхөө залуу Чарлитай таарахад тэрээр Аннаг гайхалтай царайтай ч цочирдмор гуталтай гэж хэлнэ. Анна өрөөндөө ороход өрөө нь түүнд маш ихээр таалагдав. Дараа нь тэрээр гудамжаар явж үзэж хийх зүйлсийнхээ хүслийн жагсаалтыг эхнээс нь хэрэгжүүлж явна. Тэгээд үргэлжлүүлэн явж байтал нэг машин түүний хажуугаар өнгөрөхдөө усад цацаж нэлэнхүйд нь норгох нь тэр. Гэсэн хэдий ч Анна жагсаалтынхаа дагуу загас шарсан төмс авахар шийдэхэд нутгийн аялагтай кастчантай сайн ойлголцсонгүй. Тэрээр ямар нэгэн байдлаар захиалга өгөөд хүлээж байтал Жейми нэртэй залуу найз Сесилиатагаа орж ирэн хоол захиална. Гэнэт Жейми замын эсрэг талд явж байсан бүсгүйгээс нуугдав. Энэ үед Анна түүний машиныг хараад Жеймид хандан өөрийг нь машинаараа норгосон новш гэдгийг хэллээ. Үнтэй зэрэгцэн Жейми дахин нуугдах ба Аннаг гарахад Жейми уучлалт гуйдагч Анна ч бас уучлалт гуйгаад гадаа байгаа бүсгүйд Жейми энд нуугдж байгаа гэдгийг хэлнэ. Хичээлийн эхний өдөр боллоо. Анна Мегэн нэртэй бүсгүйтэй танилцаж мөн Мегийн найз буюу өрөөнийх нь хажуу өрөөний Чарлитай ч танилцав. Анна профессор Стайныг хараад түүнийг өөрийнхөө баатар тэр түүний энд ирсэн шалтгаан гэдгийг Мегид хэлнэ. Гэтэл профессор Стайн өөрийгөө эрхлэгчээр томилогдсон болохоор хичээл орж чадахгүй. Тиймээс өөрийн мундаг оюутан хичээл заахуулна гэдгийг тайлбарллаа. Удалгүй Жейми бялуу барьсаар анхны хичээлээ заахаар орж ирснээр Анна эвгүй байдалд оров. Улмаар ангийнхан бүгд бялуу авцгаахад Анна авсангүй. Үүнийг анзаарсан Жейми Аннад бялуу өгөхөд тэрээр идсэнгүй. Жейми энэ бялууг хатагтай Маккензи хийсэн болохоор идэхгүй байх нь Оксфордын бүх хүмүүсийг доромжилсан хэрэг болно гэж хэлснээр үүнийг сонссон Анна бялууг идэж амттай байна гэдгийг хэлнэ. Ингээд Жейми яруу найргийн хичээлээ зааж эхэллээ. Тэрээр Америк зохиолч бичсэн шүлгийг Америк хүнээр нь уншуулвал таалагдана гэж бодож байгаагаа хэлснээр Анна шүлгийг уншив. Жейми шүлгийн утга санааг олон янзаар тайлбарлаж болно гэд өөрийнхөө талаас тайлбарлана. Сайн сайхан амьдрал үнэтэй байж магадгүй. Юу ч байнгын биш. Бидний хүсэл тэмүүлэл хайр дурлал эсвэл бидний амьдрал төр зургийн байж болох ч хэрвээ боломжтой байгаа бол түүнийг бүрэн дүүрэн хүлээж авбал үнэхээр амьдрсан гэж хэлж болно гэв. Хичээл тарахад Жейми Аннатай ярилцахыг хүснэ. Тэрээр Аннад өөрийгөө дандаа бүсгүйчүүдээс нуугдаад байдаггүй гэдгийг хэлээд ус цацсандаа уучлалт гуйгаад өөрийгөө төлөвшсөн хүн гэж тайлбарлав. Анна өөрийгөө ч бас адилхан гэж хэлэхдээ зэрэгцэн Сесила орж ирснээр Анна гарч явлаа. Дараа нь Меги Аннаг дугуйгүйг мэдээд Том нэртэй найзтайгаа танилцуулан тэрээр Аннад дугуй өгнө. Маргааш Анна Жеймитэй уулзахаар ирэхдээ өрөөний үүдэнд зогсон түүнийг аавтайгаа маргалдаж байгааг сонсов. Аав нь явсны дараа Жейми ямар нэгэн зүйлд сэтгэл нь хямарсан харагдана. Жейми түүний бичсэн даалгаврыг уншаад шүүмжлэхэд Анна илүү ажиллая гэж хэлээд гарах гэтэл Жейми түүнээс уучлалт гуйж дахиад эхлэхийг хүслээ. Жейми хачин өглөө байсныг дурдж тэрээр Аннад ном өгч түүнийг илэрхийлэх шүлэг сонгохыг хүсээд аавыгаа гарч явахыг цонхоор харав. Анна шүлгээ сонгоод уншихад Жейми ч бас шүлгийн дараагийн мөрийг уншиж харилцсан уншина. Энэ үед Сесила орж ирэн Анна Жейми хоёрыг дахиад л хамт байгааг харлаа. Оройн Меги Чарли хоёр Аннаг дагуулan анхны уушин газарт нь оруулахаар яв. Тэнд Анна Меги Томыг крашилдаг болохыг анзаарна. Энэ үед Сесила ирээд Аннад шаардлага хангасан оюутнуудыг танилцуулъя гээд дагуулад явлаа. Гэтэл танилцуулсан залуу нь хэтэ бие тоосон нэгэн байснаар Анна маргаж эхлэв. Залуу Америкчуудыг бүгд тэнэг мөн хошигнол яжиллыг ойлгодгүй гэдгийг хэлнэ.
Гэтэл Анна залууг өөрт нь хошигнол зааж өгч болох юм гэж хэлэн амийг нь таглаад ариун цэврийн өрөө рүү явлаа. Ууралсан залуу Аннаг дуудаж түүнийг ирчүүдийнхээ тоог бөглөхөөр ирсэн хэмээн доромжилсноор Анна түүн рүү уух юм асгаад яв. Ууралсан залуу Аннагийн араас явхад энэ бүхнийг харж байсан Жейми залууг зогсооно. Дараа нь Жейми Аннагийн араас гарч ирээд гэрт нь хүргэж өгөх санал тавьж шөнийн цагаар гудамжнууд харгас гаруудаар дүүрэн байдаг гэж тайлбарллаа. Удалгүй Жейми Аннаг анх удаа Британийн уушийн газарт орсныг олж мэдээд түүнийг дагуулan өөр уушийн газарт орно. Энд Жейми Аннаг 10 настайдаа номонд дурласнаас хойш Оксфордод сурах мөрөөдөлтэй болсныг мөн Оксфордыг төгсөхөд ажил нь бэлэн хүлээж байгаа гэдгийг олж мэдэв. Анна орох ажлынхаа талаараа тайлбарлаж дараагийн шинэ мөрөөдөл нь мөнгөний талаараа санаа зовхгүй байхын тулд хангалттай мөнгө олох гэдгийг хэллээ. Гэтэл Жейми мөнгө бүх асуудлыг шийдэж чадахгүй гэж хариулахад Анна энэ бол баян хүмүүсийн хэлдэг үг гэв. Тэдний ярианаас Жейми чинэлэг гэр бүлээс гаралтай, юу ч тохиолдсон төлөвлөөгүй хүснээр амьдардаг хүн гэдэг нь тодорхой болно. Харин Аннагийн хувьд төлөвлөгөөгөө яс дагдаг, дундаж амьдралтай эмэгтэй. Энэ үед уушин газарт нийтийн караоке ажиллаж эхэллээ. Нэг эмэгтэй дуулж байгааг сонссон Жейми өөрийгөө түүнээс хавьгүй дээр дуулна, хамтлагт байсан гэдгээ хэлв. Улмаар Анна уух зүйл захиалахдаа Жеймигийн нэрийг өгч дуу захиалжээ. Хэдийгээр Жейми дуулахгүй гэж гүрэлсэн ч нэрийг нь дуудаад байсан болохоор гарахаас өөр арга зам байсангүй. Гэтэл тэрээр өмнөх эмэгтэйгээс ч илүү солгоорч хүмүүсийг үргэхэд хүргэв. Тэд цагийг зугаатай өнгөрүүлж дараа нь Жейми Аннаг гудамжны кебаб зардаг машин дээр авчирлаа. Эхэндээ Анна энэ зааны хөлөв хэмээн асууж дурамчхан байсан ч амсаж үзээд үнэхээр гоё амттайг нь мэдэрнэ. Ингээд тэд хамтдаа кебаба идчихээд дараа нь Жейми Аннаг байрных нь үүдэнд хүргэж өгөв. Энэ үед Анна түүнийг үнсэж дотогшоо хамт орохоо санал тавихад Жейми эргэлзэж байгаад "Тэгээгүй нэ дээр баха. Сайхан амраарай" гэж хэлээд орхиод явчих нь тэр. Хожим нь Wonder Woman-ы хувцас өмссөн Анна Шарлагийн хамтаар Халлоуины үдшилтэд явхаар бэлдэнэ. Үдшилэг дээр тэр хоёр шиг хувцсандаа ач холбогдол өгсөн хүн байсангүй. Гэтэл нэг залуу Анна дээр ирж Wonder Woman-ы харагддаггүй онгоцны талаар ярьж яриа өдөө. Энэ үед Жейми Сесила хоёр гаднаас орж ирэхийг Анна олж харлаа. Тиймээс тэрээр Жеймиг хардуулахын тулд өнөх залуутай дотн бүжиглж эхлэх нь тэр. Түүний төлөвлөгөөч хэрэгжиж Жейми ч ууралсан харагдана. Дараа нь Анна залууг кебабны машин дээр авчирэхэд залуу чангаар инээн ийм хоол идэж чадахгүй. Энэ бол тансаг машинд дээд зэргийн бензиний оронд дизель түлш хийхтэй л адилхан гэж зүрлснээр Анна "Сайхан амраарай" гэж хэлээд явна. Маргааш нь хичээлийн дараа Жейми Аннагаас хэдэн минутын зав гаргахыг хүсч харуулах зүйл байгаагаа илэрхийлв. Жейми түүнийг номын санд аваачиж тусгай нэвтрэх зөвшөөрлөө ашиглан номын сан доторх номын сан руу нэвтрлээ. Анна үнийг харсандаа үнэхээр баяртай байв. Дараа нь тэрээр Аннад ховор номны анхны хэвлэлийг харуулхад Анна сэтгэл догдлон уншсаар. Энэ үед Жейми түүнийг өнгөрсөн шөнө клубт нэг залуутай байхыг нь харсан. Шууд гэртээ харьсан уу гэж асуухад Анна "Үгүй, кебабны машин руу явсан" гэж хариулна. Үүнийг сонсоод Жейми цухалдаж кебаб бол өөрсдийнх нь газар гэдгийг хэлв. Анна "Биднийх гинэ? Чи бид хоёрын гэдэг утгаар уу?" гэж асуухад удалгүй тэд өмсөлцөх гэж байснаа Жейми түүнийг дагуулan номын сангаас хөтлөн гарлаа. Тэд гадаа асгарах борооноор гүйж замдаа өмсөлцөж үргэлжлүүлэн гүйсээр эцэст нь машинд нь оров. Дараа нь Жейми Аннаг байранд нь хүргэж өгөөд шулуухан хэлмээргүй байгаа ч энэ зүгээр л 100 бидтэй гэж асуухад Анна "Тийм ээ 100. Миний өгч чадах зүйл бол 100. Тиймээс дуусгаас нь өмнө таашаа" гэж хариулаад орно. Маргааш нь Анна цай ууж байхад Сесила түүн дээр ирлээ. Тэрээр Аннад "Хэдийгээр одоо 100 гэж байгаа ч эцэст нь сэтгэл хөдлөлтөд автахгүй байх хэцүү. Үүнээс болж зовх хэрэггүй" хэмээн анхааруулна. Гэсэн ч Анна түүний үгийг тоосонгүй. Анна Меги Чарли хоёрт өөрсдийгөө зүгээр л зугаацна гэж тохиролцсныг хэлэхэд Меги түүнийг дэмжиж "Анна явах гэж байгаа болохоор төгсгөл нь угаасаа тодорхой" гэхэд Анна "Яг тийм. 1-2 сар л үргэлжлэх 100 гэж тайлбарлана. Ингээд Жейми Анна хоёр үргэлжлүүлэн цагийг маш зугаатай өнгөрүүлсээр. Энэ хугацаанд Жейми аавынхаа дуудлагыг авахгүй таслана. Дараа нь Анна Жеймигийн гэрлүүн явахаа санал гаргахад тэрээр шуудхан л сэдвийг өөрчлөнө.
Үргэлжлүүлээд тэд кебаба идэж, Жеми түүнд ном бэлэглэж дотн харилцаанд орж цагийг өнгөрүүлсээр. Аннагийн хувьд зөвхөн Жеми гэхгүй найзуудтайгаа хамт Оксфордын хүслийн жагсаалтаа гүйцэлдүүлсээр. Хожим нь Анна одоо ч өөрийгөө жуулчин шиг л бүх зүйлийг үзэж амаа ангасаар байна гэдгийг хэлэхэд Жеми түүнийг явхаас өмнө Европоор том аялал хийх ёстой. Бид хамтдаа явж болно гэж хэлв. Гэтэл Анна мэдэхгүй юм да. Профессор, энэ нилээд нухацтай сонсогдож байна. Би 100 цэнгэлэл хайж байгаа. Удахгүй Нью-Йорк руу буцна гэж хэлэхэд Жеми хүлээн зөвшөөрч, оронд нь өөрийнх нь гэрийн хаваар жижиг аялал хийж болно гэдгийг хэллээ. Улмар Жеми Аннаг гэртээ авчирч, байшинг нах зэгч нь Хорват руу нүүхдээ Жемид үлдээсэн гэдгийг тайлбарлана. Энэ үед Анна Жемигийн тоглоом машинуудыг сонирхох ба Жеми ах болон аавтайгаа хийсэн гэдгийг хэлв. Жемигийн ах Эдди нас барсан ба тэр цагаас хойш Жеми ахыгаа алдаад зогсохгүй, аавтайгаа харилцах аргаач бас алджээ. Анна ахыг нь яаж нас барсныг асуухад Жеми шуудхан л ярианы сэдвийг өөрчлөнө. Dunked soy garlic соусаар амтсан амтд бүргэр, шарсан дахиа, амндгаа тайлах амтд чизкейк боолыг багтаасан. Уяг алин багцуудаа KFC бүх салбраас болон KFC Mongolia.com-оор хүссэн газраа хөвгүүдээ амтлаарай. Мөч бүхэн амттай KFC. Маргааш нь Жеми ямар нэгэн зүйлд сатаарсан бололтой. Тэрээр Аннатай хамт явах завны уралдаанаас татгалзаж, эх 7 хоногт докторийн ажлаа бичээд завгүй байх болно гэж хэлв. Үйл явдал завны уралдаанаар үргэлжлэнэ. Уралдааны үеэр Аннад Жемигээс номын санд байна гэсэн зурус ирэх ба тэрээр очиод Жеми докторийн ажлаа бичихээр нэг ч удаа номын санд ирээгүйг олж мэдлээ. Үүний зэрэгцээ Сесилач бас 7 хоногийн турш харагдаагүй гэдгийг олж мэдэв. Энэ үед Анна Сесила түүнийг Жемигээс холбоо гэж зориудаар анхааруулсныг санана. Ууралсан тэрээр шуудхан л Жемигийн байшин руу очиход Сесилач бас тэнд байх нь тэр. Анна өрөөрөө ороход Жеми хорт хавдрын эмчилгээ хийлгэж байв. Ууралсан Жеми Аннаг гар гэж хашгиран хэлснээр Аннагийн зүрхэн шархлан явлаа. Хэд хоногийн дараа Жеми Аннатай уулзахаар ирж тэрээр түүнд ах Эдийн ч бас хорт хавдартай байсныг хэлнэ. Ах нь бүх төрлийн эмчилгээ хийлгэсэн ч эцэст нь бүхнээс залхажээ. Жемигийн аав яагаад Эдийг бууж өгснэг ойлгоогүй ч харин Жемигийн хувьд эдгэр эмчилгээ нь өвдөлтийг улам бүр дордуулдаг гэдгийг биеэрээ ойлгосон байна. Сесила ах Эдигийнх нь найз бүсгүй байсан болохоор тэдний гэр бүлтэй маш дотн байдаг гэдэг нь тодорхой болно. Жеми энэ удамшлих аав нь ах Эдитэй эмчилгээг нь үргэлжлүүлэхийн тулд байнга маргалддаг байсан гэдгийг, харин одоо өөртөө нь байнга маргалдж байгаа гэдгийг хэлнэ. Хэдийгээр аав нь зөвшөөрөхгүй байгаа ч Аннагийн харсан эмчилгээ Жемигийн хувьд түүний хийлгэсэн хамгийн сүүлчийн эмчилгээ бөгөөд дараа нь юу ч болсон эмчилгээ хийлгэхгүй гэдгээ Жеми хэлв. Кебаб идж байхдаа Жеми гэнэт инээж энэ хотод энгийн харилцаа хамгийн их хэрэгтэй байсан хоёр хүн энд хамт байна хэмээн хошигноод Оксфордод үлдсэн богинохоо хугацаагаа над дээр битгий үр гэж хэлнэ. Тэгээд Эдитэй байхад Сесилиад ямар байсныг нь харсан болохоор Аннаг ч бас тийм байдалд оруулахгүй. Өөрсдийгөө зугаацахаар тохиролцсон. Тэгээд маш их зугаатсан гэж хэлээд Жеми харилцаагаа дуусган босч явлаа. Гэтэл Анна ямар нэгэн зүйл зурдах байлаа гэд тэр утга учиргүй гэсэн үг биш гэсэн мөрийг хэлж тэрээр Жемитэй эцэг хүртэл байх хүсэлтэйгээ хэлснээр Жеми түүн дээр ирэн үнсэн. Маргааш өглөө Жеми юу ч өөрчлөгдөөгүй. Зугаацсаар л бай гэж Аннад хэллээ. Дараа нь Жеми профессор Стайнаас Аннад зориулж 750 жилийн ойн баярын цэнгүүний тасалбар хүсв. Тасалбарыг хараад Анна, Меги, Чарлин нар хөлн газар хүрэхгүй баярлана. Жеми Анна хоёроо цэнгүүн дээр ирээд тэд Жемигийн эцэг эхтэй уулзлаа. Гэсэн ч Жеми аавтайгаа огтоо үг дуугарсангүй. Цэнгүүн дээр Том Мегиг ямар үдсэглэнтэй болохыг нь анзаарна. Энэ хооронд Жемигийн аав Аннатай тусдаа ярилцахыг хүслээ. Аав нь Жеми хэдийгээр өөртөө нь ярихгүй байгаа ч боломжит эмчилгээ бүрийг хийлгэх хэрэгтэй. Тэр тэмцэх ёстой. Тиймээс Аннаг хүүг нь ятгахыг гуйна. Тэгэд Аннаг хүүгээ алдах, удахгүй дахиад нэгийг алдаж магадгүй гэдгээ мэдэх ямар хэцүү гэдгийг Аннаг мэдэхгүй гэж хэлв. Дараа нь Анна Жемитэй уулзаж аавтай нь уулзснаа хэлээд түүнийг энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж хэлэхэд Жеми өөрийнх нь амьдралыг шийдэх гэж оролдох хэрэггүй гэд
түүний үгийг тоосонгүй. Анна Сесила хоёр уулзахад Сесила Эдди үнэхээр зоригтой байсан. Гэхдээ энэ нь Сесилаг бүр мөсөн сүйтгэсэн. Үүнийг мартаж чадахгүй гэж хэлэн өөрийгөө үрд ганц бий байна бах гэдгийг хэлв. Энэ хооронд Том Мегийг бүжгийн талбай дээр аваачиж түүнд сэтэн хайж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Удалгүй Анна Жеймиг нарч бүжиглэлээ. Цэнгүүний дараа Анна Жеймигээс даашинсныхан цахилгааныг тайлахыг хүсэхэд тэрээр ухаан алдан шалан дээр унах нь тэр. Үйл явдал тэд эмнэлэгт байгаагаар үргэлжилж Жейми хошигнсон хэвээр. Анна сэтгэлээр унсан байдалтай эмнэлгээс гарч ирээд Жеймигийн аавыг гунигтай сууж байгааг анзаарлаа. Дараа нь ангид Жейми үхлийн талаар хичээл орж хүн хэр удаан амьдрсан нь чухал биш, харин хэрхэн амьдрсан нь л чухал гэдэг санааг илэрхийлнэ. Гэтэл Чарли өөрийгөө үхэхдээ баранд байна гэж найдаж байгаагаа илэрхийлж уйтгартай биш зугаатаагаар гэх мэтээр өөрийнхөө үхлийг дүрслэн ярив. Дараа нь Жейми Аннагаас эрх амралтын өдөр төрсөн өдрөөрөө юу хүсснийг нь хийж хаашаач явж болно гэдгийг хэллээ. Улмаар Анна төрсөн өдрөөрөө жолоо барьж Жеймигийн гэр бүлийн байшин руу явна. Анна байшинг нь хараад зочирдан машина зогсоож Жеймиг энд өссөн юм уу хэмээн алмайран асуув. Тэднийг Жеймигийн ээж угтан авч Жейми мөн Аннагийн найзуудыг урьжээ. Энэ нь Аннагийн хувьд гинтийн бэлэг болж түүний сэтгэл хөдлөн цагийг зугаатай өнгөрүүлж тоглоно. Энэ үед Жеймигийн аав алсаас харан зогсоно. Эцэст нь Жейми аавтайгаа дарсны хэсэгт нүүр туллаа. Аав нь түүнтэй ярилцахыг хүссэн ч Жейми хариу өгсөнгүй. Улмаар ууралсан аав нь дар саван хагалснаар Жейми хагарах чимээг сонсон буцаж ирэв. Аав нь түүнээс ганцхан удаа өөрийг нь сонсхийг гуйж эмчтэй ярилцсан шин төрлийн эм гарсан гэдгийг хэлнэ. Гэсэн ч Жейми татгалзаж үлдсэн хугацаагаа эмнэлэгт өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаагаа, Оксфордод найзуудтайгаа дуртай зүйлээ хийж цагийг өнгөрүүлмээр байгаагаа илэрхийлв. Аав нь ахыг нь ядчил хичээсэн гэхэд Жейми ах нь аавынх нь нүдэнд хизээч буруу зүйл хийж байгаагүй гэж хариулна. Улмаар аав нь хизээч ахыг нь илүүд үзэж байгаагүй гэхэд Жейми ахт нь юу гэж хэлснийг мэднэ гээд аавыгаа өөрийнх нь амьдралыг шийдэхгүй гэж хэлээд гарч явлаа. Тэдний яриаг Анна сонсож байсан нь тодорхой болно. Дараа нь Анна Жейми хоёр ярилцахад Анна юмс сайжрах эсвэл дордох хугацаа байна гэдгийг хэлв. Тэгэд Анна хоёр хүний хоорондын харилцаа сайжруулал юмс илүү дээрдэнэ гэж Жеймид зөвлөлөө. Дараа нь Анна Жеймигийн аавд бэлэг өгөөд явах ба бэлэг нь түүний хоёр хүүтэйгээ угсардаг байсан тоглоомон машин байв. Дараа нь бүгд хамт цуглан дар суухад Жейми болон түүний аав байсангүй. Анна Жеймигийн ээж хоёр тэднийг хайхаар байшин руу ороход аав хүү хоёр тоглоомоор тултаж хамтдаа тоглож байх нь тэр. Тэд мөн Аннагийн бэлгэлсэн машиныг угсарч эхэлжээ. Энэхүү аав хүү хоёр урт хугацааны дараа харилцаагаа дахин сэргээв. Ингээд бүгд ширээний ард сууцгаалаа. Жеймигийн аав Аннад зориулан хундганы үг хэлэхээр болж өнөөдрийн хийсэн зүйлийнхэн төлөө талархлаа илэрхийлж төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Аавынх нь сэтгэл догдолж нулимс туслуулан хүүгээ тэврэн үнсээд үг хэлж чадахгүй уйлав. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд Чарли Жеймигийн төлөө хундаг өргөж тэрээр Жеймиг хавдартайг нь мэдэхгүй болохоор Жеймигээс түүний зорилго нь юу болохыг асууж түүнийг хүүхэмсэг гэдгийг нь мэддэг болохоор 6 сарын дараа гэхэд Аннаг орхичихгүй үсттэй хэмээн асууж байдалд орууллаа. Удалгүй бүгд инээлдэж Жейми гарцаагүй үнэн гэвэл өөрийгөө Аннаг орхино гэж хариулснаар удалгүй найзууд нь түүнийг хавдартай гэдгийг мэджээ. Оройн найзууд унтахаар явсны дараа Жейми аавтайгаа тоглоом машинаа угсарч дуусахаар үлдэнэ. Энэ хооронд Анна гэр бүлээсээ видео дуудлага хүлээн авлаа. Тэрээр ээждээ Нью-Йорк руу буцаж очихгүй гэдгээ хэлж цочирдуулав. Ээж нь түүнийг ингэж болохгүй, ирээдүгөө ингэж хайж болохгүй гэдгийг хэлдэгч Анна нэгэнтээ шийдвэрээ гаргажээ. Тэрээр эцсээ хүртэл Жеймигийн хажууд байхаар шийдсэн байна. Үүнийг сонсоод ээж нь Аннаг ямар ч сонголт хийсэн бэ, охиныхоо төлөө байна гэдгээ илэрхийллээ. Удалгүй Жейми орж ирээд Анна ээждээ маргааш ажлыг хүлээж авахгүй гэж хэлнэ гэхийг сонсов. Улмаар Жейми уурлаж Аннаг энд үлдэхгүй, өөрсдийгөө тохиролцсон, үлдэхийг нь зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлнэ. Анна түүнийг өөрийг нь яахыг заахгүй гэснээр тэд муудалцаж Анна өөрөөрөө дунтна гэд явснаар тэд шөнийг тусдаа өнгөрүүллээ. Маргааш өглөө Анна Жейми хоёр гэр бүлдээ баяртай гэж хэлээд явцгааж Анна өрөөндөө гунигтайгаар суув. Хэд хоногийн дараа Анна их сургуулаа төгсөхөд бусдыг тооцвол Жейми харагдсангүй. Анна найзуудтай Жеймигийн хүсснээр Нью-Йорк руу явхаар шийдснээ хэлэхэд найзууд нь түүнд Жейми Аннад хайртай юу гэж хэлснээ мэдэхгүй байгаа гэдгийг хэлнэ. Дараа нь Анна Жеймитэй уулзахаар номын санд ирлээ.
Тэрээр анхны шөнө уулзахдаа Жемигийн хэлсэн амьдралынхаа бүх зүйлийг төлөвлөх биш, харин жижиг мөч бүрд тодорхой байх явдал гэдгийг ойлгосноо илэрхийлв. Тэгээд учир нь мөчүүдийн дараалал бол өөрсдөд нь байгаа бүх зүйл гээд хэдий хугацаа үлдсэн хамаагүй тэр мөчүүдээ Жемитэй хамт байгаасаа гэж хүсэж байна гэдгийг хэллээ. Үнийг сонссон Жеми үүнийг юунаас ч илүү хүсэж байна л та. Гэхдээ энэ бол галзуурал. Аннаг харамсуулмааргүй байна. Гэхэд Анна хүн хийсэн зүйлдээ биш, хийгээгүй зүйлдээ харамсах ёстой гэж хэлснээр тэд өмсөлдсөн. Тэд дотны харилцаанд орж шөнийг өнгөрүүлээд өглөө болоход Жеми нүдээ нээсэнгүй. Улмаар Анна яаралтай эмнэлэгт дуудлага өгч Жемиг эмнэлэгт хүргэснээр түүний аав ээж Анна 3 хүлээж суун. Эмч Жемиг уушигны хагалгааны хүн тавдартай тэмцэж байна. Хорт хавдар түүний дархлааны системийг маш ихээр сулруулсан болохоор цаашдын эмчилгээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэдгийг тайлбарлав. Гэтэл аав нь Жеми эмчилгээг хүсэхгүй байгааг хэлж байгалийн жамаар явахыг илүүд үзэх байх. Үүнийг нь бид хүндлэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Ингээд Жемигийн аав ээж Анна нар сэтгэл хөдлөлтөд автан суун. Хожим нь Анна Жемигийн хажуугаар хэвтэж өөрсдийн төлөвлөсөн Европын том аялалдаа хамтдаа явах ёстой гэдгийг хэлв. Тэгэд Анна түүнд өөрсдийнхөө явахар төлөвлөж байсан газруудыг санууллаа. Тэд аяллаа бүхэлд нь болон хамтдаа явах газрууд хийх ёстой зүйлсээ төсөөлөн ярилцаж дүрс тэдний аяллаар үргэлжилсээр. Хожим нь Анна энэ аялалдаа төсөөлж байснараа ганцаараа явсан нь тодорхой болно. Хэсэг хугацааны дараа Анна Жемигийн Оксфордод багшлах ажлыг нь авсан байх ба тэрээр хичээлийн эхний өдрөө оюутнуудаа зориулан бэлуу авчирчээ. Та энэхүү киног болон өөр бусад шинэ кино зурлуудыг бүрэн ихээр нь Vudu аппликейшнаас үзээрэй. Аппликейшн татах холбоосыг энэхүү бичлэгийн хамгийн эхний сэтгэгдэл дээр байрлууллаа.